За сайн манайхан бүгдээрээ сайхан натдгасан мэт дээ. Энэ удаагийн дугаараар 1995 онд үзэгчдийн хүртэл болсон та бид бүхний дурсамжинд хадгалагдсан үлдсэн хамгийн дуртай тоглоомын түүх анимашны 1-р ангийг товчлон ярьж өгөхөд бэлэн боллоо. За ингээд кино руугаа орцгоё. Вүүхүү, Шериф Вуди нэгэн жаалхуу тоглоомнуудаараа адал явдал түүх зохион тоглож байгаагаар кино маань эхэлдэг. Энэ хүүгийн хамгийн дуртай тоглоом нь Cowboy хүүхэлтэй буюу Вуди юм. Харин энэ хүүг Энди гэдэг. Манай хоёр үргэлж хамт тоглодог бие биендээ үнэхээр хайртай найзууд илээ. За нэгэн сюрприз бол Эндигийн тоглодог тоглоомнууд болон за ер нь энэ дэлхийн бүх тоглоомнууд амьд бөгөөд бид өөрсдийг нь хараагүй тэр мөчөд амьлж босож ирдэг юм л та. Энди өрөөнөөс гарсны дараа Вуди бусад тоглоомнуудыг цуглуулад энэ 7 хоногт Эндигийн гэр бүл нэг тишээ нүүх гэж байгаа бөгөөд энээс болоод Эндигийн төрсөн өдрийн үдшилтээг өнөөдөр олно гэд ярилцаж байтал зочид ирж бүгд сандралтан цонхон дээр гараад шин тоглоомын бэлгэнүүд байгаа эсхийг ажиглана. Вуди Эндигийн төрсөн өдөрт ирэх бэлгэнүүд донд шин тоглоом байгаа эсхийг шалгуулгаад жижигхэн цэргүүдийг явуулж ямар бэлгэнүүд ирсэн байгааг олж мэднэ. Хамгийн сүүлийн бэлгийг задлаж үзтэл модон тоглоом байна гэд манай хэд нэлийн тавьширч гсэн байж байтал дахин нэг бэлэг үлдсэн байж таарад задлаад үзтэл юу гэдгийг нь хэлэх гэтэл сүлжээ тасраад үлэг гөрвөл ширээг хөдлөгснөөр цэргүүдтэй холбогдсон холбоо бүр мөсөн тасарч чаддаг. Энди сүүл задаасан шин тоглоомоо аваад найзуудын хамтаар өрөөндөө ирэх бөгөөд орон дээр байсан Вудиг газарч идчихээд шин тоглоомыг түүний оронд байрлуулна. Доод давхраас ээж нь хүүхдүүдийг дуудснаар тоглоомнууд шин тоглоомыг харах боломж гарч ирнэ. Тэр бол сансрын хамгаалагч Баз Лайтер байх бөгөөд өөрийгөө тоглоом гэж бодохгүй жинхнээсээ сансрын хамгаалагч мэтээр ойлгоод байдаг. Вуди өөрийгөө танилцуулаад Эндиг ч бас танилцуулаад байж байтал Баз бусад тоглоомнуудаас халгаагаад аюулгүй гэдгийг мэдчихээд бусад тоглоомнуудтай танилцсанаа. Бусад нь шин тоглоом харангуйтаа өөрийг нэг тоохгүй байхаар нь за болно залуусаа. Шин тоглоом хараагүй юм шиг гээл Вуди хэлтэл Баз би тоглоом бишээ. Одоо би яг гоё нисэж үзүүлье заа юу гээл тэгдэв. Тэгээд Баз нүдэн анаад нислээ гэтэл азарч гэхүү бөмбөгөнд ойгоод нисэг тоглоомонд үлгөгдөөд баахан ниссэн бөгөөд үнийг нисчихлээ гэж бодоод өөрийгөө жинхнээсээ сансрын хамгаалагч гээд бат итгэждэг. Шин тоглоомны үзүүлбэрийг харсан бусад тоглоомнууд шагшин магтах үед Вуди за яах вэ гээл багахан атархаад байна шүү. Үүнээс хойш Энди Вудигээр нэг их тоглохоо болж үргэлж Базтай тоглож хамт унтах болж өрөөнд багаар Базын зураг зэргээр солигдож эхэлнэ. Бусад тоглоомнууд ч түүнд маш сайн хандаад Вудиг нэг тоодоггүй. Энэхүү байдал нь Вудид хаягдсан, гологсон мэдрэмж төрүүлж эхэлдэг. Нэг өдөр Баз сансрын хөлгөө янзалж байтал Вуди очсноо за чи яг одоо энэ гэрээс яв. Энди бол минийх гэж хэлээд манай хоёр багахан маргаан үүсгэж байтал Вуди санамсаргүй нэг товчлуур дарсан чинь дуулган наалга болоод манай хүн би үхлээ, би амьсгалж чадахгүй нэтэргээ сүржигнээд бөө юм болно. Ингээд байж тэл эсрэг хашаанд амьдардаг Сид гих тоглоомнуудтайгаа дандаа зөв бүс зэрлэг догшин харцтай хүүхдийг бөөндө дурандах бөгөөд Баз бүгдээрээ энийг зогсоё гэхэд нь Вуди тэмээ чиний зөв. Тэр тоглоом нь чиний тусламж хэрэгтэй. Очиж тэрнийг авар гэд байдаг. Ээж нь Эндиг оройн хоолнд пицца идэхээр явцгаая. Харин ганцхан тоглоомоо авч яваарай гэсэн тул Вуди Эндитэй хамт явах гэсэндэ Базад худлаа яриад ширээний ард гацаах гэж яагаад санамсаргүй цонхоор унгаачихнаа. Тоглоомнууд Базыг Сидийн хашаараа санаатайгаар түлхэж эхлэе гэж бодоод дайрах бөгөөд энэ үед Энди гаднаас орж ирээд Базыг хайгаад болохгүйсэн тул Вудиг аваад явнаа. Цонхоор унсан Баз уурн хүрээд машины хойноос зүгдээд шатхууны газар дээр төр зогсох хооронд нь Баз орж ирээд тэд хоорондоо зодтолдоод бөө юм болно. Ийхүү тэр хоёрыг маргалдаж байтал Энди гэрийнхэнтэйгээ машинд суугаад манай хоёрыг гадаа байгааг анзааралгүй явчихнаа. Чамаас оллоо, үгүй чамаас оллоо гэж тэр хоёр маргасаар л байх бөгөөд Вуди пицца хүргэлтийн машин суугаад гэртээ очиж болох юм байна гэж бодоод явъя гэтэл Баз явахгүй байсан тул Вуди би сансрын үлэг оллоо гэж дахиад бодлоо ярьчихдаг. Манай хоёр хүргэлтийн машинд суугаад Эндигийн гэр бүлтэйгээ хамт пицца идэх газар нэрээд Эндиг олж чаддагч Баз тоглоомын сансрын хүлэг хараад тийшээ орчихдаг. Вуди Базыг гэртээ хамт авч очихгүй бол бусад тоглоомнууд нь өөрийг нь буруутгасан хിവэр байна гэж бодоод араас нь дагаад орчихноо. За тэгтэл нөгөө Вудигийн хөрш Сид гих хорон санаатай зэрлэг хүүхэд маань манай хоёрыг олж аваад гэрлүүгээ явчихна. Сид бол үнэхээр аимшигтай хүүхэд ба хизээш тоглоомнуудаа хайрлаж тогтож байгаагүй бөгөөд дүүгийнхээ тоглоомыг өвцөн байна гэж аваад ийм болгоод буцаагаад өгчихнөө. Вуди эндээс л явах хэрэгтэй. Үгүй бол дууслаа гэж байж байтал Сидийн бусад тоглоомнууд гарч ирээд Вудигийн бүр шээсэн гойчих гэж байна.
Маргааш өглөөн нь муу хорон бацаанчин томруулдаг шилийг Вүүдигийн толгоон дээр тусгаад хамлалтай хэлд юм да. Азар ээж нь хоол боллоо гэж дуудснаар манай Вүди аврагдаж хаалга онгорхоо байгааг хараад гараад гүйтээ шатны доор нохоон байж таарад манай хоёр өөр өрөөлөө салж зүгтгаар болно. Өрөөнд байсан зурагтаар баазын рекламыг олж хараад бүх үнэнтэй нүүр тулсан бааз нүдэндээ ч идэхгүй байх бөгөөд шатнаас цонх руу өсрээд нисэж чадалгүй нэг гараа хугалж чаддаг. Ядаж байгаа CD эмэгтэй дүүн баазыг олж аваад бусадтайгаа нийлүүлэн тоглож байхад нь Вүди очоод бааз би хэдхэн ормын өмнө бүх гариг дэлхийг хамгаалагч байлаа. Гэтэл одоо малгай тавьж даашин зүмсэн хатагтаа Нэнси бин шүү дээ. Ийм юм гэж байх уу да гэж гонгонож өгнө. Баазын сэтгэлээр унсан яриан дундаас цонхоор гарах гэдэг үгийг сонсоод нэрээ цонхоор гарч болох юм байна гэж Вүди сэтгэхэд цонхон дээр очоод эндигийн бусад тоглоомнуудыг хараад онц шидээд биднийг татаарай гэтэл нөгөөдөл нь баазыг яалаа да тиймээс татахгүй гэд хоорондоо маргаж эхэлнэ. Энэ үед Вүди та нар буруу ойлгоод байна. Баазын зүгээр ээ гэж агаад баазын тасарсан гарыг ашиглаад нөгөөдөлдөө яртал баригдаад алуурчин гэж буруутгаад цонхоо ачхнаа. Гунигтай сууж байсан бааз дээр CD-ийн бусад тоглоомнууд ирж бүслээд авах үед Вүди баазыг өөрсдөд нь шийгээ болох гэж байна гэж бодтол харин ч эсэргээрээ баазын тасарсан гарыг засаж өгд юм да. За ингээд байжээтэй Сид орж ирээд шинээр авч ирсэн божин дээр баазыг суулгаад дэлбэлнэ гэдэг. Энэ хооронд Вүди Сидээс нуугдж агаад хайрцагт хоригдчихдаг. Азар тэнгэр бүрхэж өнөөдөр пуужин хүргэж чадахгүй болж маргааш хөргөнөө гэд явах бөгөөд хайрцагнаас гарах гэж баахан оролдож чадахгүй байсан тул Вүди баазад хандан бүх тоглоом чам шиг онцгой болохыг хүсдэг. Гэтэл би иймхэн зүйлээ л хийж чадна. Харин чамд бүх зүйл байна гэж хэлэх бөгөөд бүхнийг ухаарсан бааз Вүдиг хайрцагнаас гаргаж чаднаа. Гэтэл яг энэ үед сэрүүлэг дуугаар Сид сэрээд баазыг дэлбэлэхээр гарна. Вүди CD-ийн бусад тоглоомнуудаас тусламж гуйж төлөвлөгөө зохион Сид баазыг яг дэлбэлэхийн даваан дээр тоглоомнууд бүгд өөрсдөө амьд гэдгээ хүүд мэдэгдэж Сид айж ойрол зүгтааснаар баазыг аварч чаднаа. Энэ үед Энди шинэ гэрлүүгээ нүүх гэж байсан тул манай хоёр амжиж нүүлгэлтийн машинд зүгдэж амжихад Сидийн нохоо тэднийг хараад араас нь хөгөөд баазыг зуусаар агаад унгаачихдаг. Вүди хайрцагнаг тоглоомнуудыг ухаж байгаад удирдлагатай машиныг гаргаж ирээд бааз руу явуулаад авч ирэх гэтэл бусад тоглоомнууд Вүдиг аваад шидчихнэ. Азар бааз 4 машины уулзуураар амжилттай нэвтэрч харин CD-ийн нохооноос болж нэлээд томоохон машины осол гараа зогсноо. Бааз араас нь ирж байсан тул хамтдаа удирдлагатай машинд суугаад тэдний араас явах бөгөөд бусад тоглоомнууд тэднийг хамтдаа ирж байгааг хараад "Өө, Вүди үнэн хэлж байсан байна. Бид юу хийх вэ" л гэдэг. Тэгээд сундаг нохоог манай хоёр руу унахад удирдлагатай машины зай дуусаж таарад нам зогсчихноо. За ингээд бүх зүйл дуслаа гэж бодтол баазтай холбосон пуужин байгааг санаад ганцхан ширхэг шүдэнц байгааг ашиглаад асаа гэтэл ийм юм болно. Ёстой нэрээ бүтлэн бөхсөөр иргэнэ гэдэг чинь энэ ах та. Ингээд сэтгэлээр унаад байж итэл баазын хамгаалалтын шилэнд нарны тусгал тусаж байсан тул үнийг нь ашиглаад пуужин асааж бусдынхаа араас асар хурдтай ниссээр дээш хүрэн удирдлагатай машиныг нүүлэлтийн машинд шидчихээд өөрсдөө харин эндигийн сууж явсан машины дээврээр дамжин газарднаа. Ингээд Энди манай хоёрыг осноор бөөн баяр удалгүй цаасаа орж 100 сарын баярч болж Эндэд дахин шин бэлгэнүүд ирж манайд цэргүүдийн тусламжтай ямар тоглоомнууд ирж байгааг мэдэх бөгөөд хатагтай төмсөн толгойд жинхэнэ гүлэг бэлгэлсэн байгаагаар нэгдүгээр анги маань төгсдөг. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Бай бай.